Би эрүүл мэндийн байгууллагт нийтдээ 20 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс хүүхдийн тасагт 12 жил. Яг хүүхдийнхээ эмчээр бол 9 дахь жилдээ, нарийн мэрэгжил эзэмшээд хүүхдийн мэдрэлийн эмчээр бол 4 дахь жилдээ энэ тасагтаа бол ажиллаж байна. 2021 оны хувьд бол COVID-19-тэй холбоотой нэлээд ажил маань онцлогтой жил болж өнгөрсөн байна. 21 оны ихэнх үед хүүхдэд тохиолдох ковидын үед хэрхэн ажиллах талаар эмч нартай сургалт хийж эхэлсэн байна. Мөн үүний хажуугаар ковидын үед аймгийн онцгой комиссийн шийдвэрээр гарсан хөлбөмбөрийн бүрийн постн дээр 2021 оны 1 сарын 1 гэхэд мөн хөлбөмбөрийнхаа постн дээр ажиллаж байлаа. Ачаалттай үедээ бол өдөртөө 600 машин үйлчилдэг байлаа. Манай бүсийн онцлог эмчилгээний төв багцаамжуулалтын баг гаргажуул ажилласан. Үүний явуулын баг буюу стратеги ач холбогдол бүхэн уул уурхайн ажилчдад 2 ээлж 2 дугаар тунгийн багцаамжуулалтад бол ажилласан байна. Энэ үед багцаамжуулалтын багаараа нийлээд 2000 орчим иргэнд 1 2 дугаар тунг хамгаалтанд үзлэг шинжилгээ хийж явж ажилласан байна. Дараагийн ерөнхийдөө нэлээд томилолт авсан жил байлаа гэж хэлэх гэдэг л дараагийн томилгооны үе гэх юм бол нөгөө хүүхдийн тасгийн өвчлөл гайгүй болсонтой холбоотойгоор 103 дахь буюу бидний мэдгээр бол яралтай төрийн тусламжийн тасагт бол жижигүүрийн эмчийн үүргийг гүйцэтгэсэн байна. Энэ үүргийг гүйцэтгэх явцад бол дан хүүхдийн эмчээр ажиллаж байсан миний хувьд бол нэлээд мэдлэг мэрэгжил хуримтлуулсан мэдхгүй зүйлээ бусад эмчнээс сурсан судалсан ийм бас онцлог үйл ажиллагаа байсан байна. Дараагийн нэг томилгоо маань бол COVID-19-тэй өвчтнийг эмчилж байгаа улаан бусд орж ажилласан томилгоо байлаа. Энэ бол энэ онд гэхэд 4 дахь удаага томилогдож ажилласан. Багаараа 4 эмч, 6 сувлагч, 4 үйлчлэгээний ажилтнтай нийлээд бол дээдл нь 250 хүнд бол тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан байна. Багаараа үйлчлүүлэх хугацаанд бол бид хүн амдаа тусламж үйлчилгээ үзүүлэхдээ нас оролтгүй ажилласан юм баг хамт олон байж байгаа. Манай ээлжийн баг хамт олон бол яг ингэж ажиллахад бол мэдээж 250 хүн дундаан хүүхдээ үзээд явахгүй бас том хүн үзээд явхад бол нэлээд сайн нөгөө эмч нараасаа бас дадлаг туршлага судалж авсан гэж бас хэлэх хэрэгтэй баг. За дараагийн нэг томилгоо бол COVID-19-ийн хэвтэлтийн зохицуулагч эмчээр 1 сар орчим ажилласан. Энэ бол яг мөн нөгөө давлгааны үеийн 2 дугаар давлгааны төгсгөл үедээр таарч исэн. Тухайн үед бол аймагт 600 орд илэрчсэн ковидын бараг 900 орчим хүнийг эмчийн үзлэг гэвгээр бол ялгаа ангилалт хийж тасгуудад хуваарлж зарим нэгэн хүндэрсэн өвчтнийг ковидын 1-р засаг буюу халдвартын засаг руугаа шилжүүлэх ор зохицуулагчийг мөн хийсэн. Хоногийн 24 цагийн хугацаанд бол зохицуулагчаар хийж ажилласан байна. Дараагийн бас нэг томилгоо гэх юм бол бас өдрийн эмчилгээнд 1 сар арай хүрэхгүй орчим бас ажилласан байж байгаа. Мэдээж өдрийн эмчилгээ гэхээр энэ бол хөвчлэн том хүн байж байгаа. Бас л бидний мэрэгчлээс арай өвөрмөц ийм бас нэг ажил байлаа. Нэлээ мэдлэг мэрэгжлийн маань заатаж өгсөн ийм ажилласан. За тэгээд ерөнхийдөө 2021 онд бол хүүхдийнхаа тасагт яг үргэлжилсэн байдлаар ажилласан юм маань бол 1 сарын хугацаанд л ажилласан байж байгаа. Энэ сарын хугацаанд үндсэндээ би амбулаторийн үзлэг шинжилгээ хийгсэн байж байгаа. Ерөнхийдөө би хүүхдийн тасагт ажиллаж байхдаа нөгөө хүүхдийн мэдрэлийн үзлэгийг 7 хоногт 2 өдрөөр ажилладаг байсан бол ковидтай холбоотой байхгүй байсан учраас нэлээд өөрийнхөө нарийн мэрэгжлийн үзлэгийг бол нэлээд түлхүү хийгдсэн. 500 орчим хүүхэд үтсэн байдаг. Үүнээс бол шинээр эпилепси буюу унал таталт өвчнөр 2 хүүхэд шинээр онцлогдож орсон байж байгаа хяналтанд. Мөн энэтэй холбоотой эпилепситэй хүүхдүүд маань байнга тогтмол эм уудаг. Үнгүй эмэнд мөн энэ 2 хүүхдээ хамруулсан. Мөн ДЦП буюу хүүхдийн тархины саа өвчтэй бол 2 хүүхдийг мөн хяналтандаа хамруулж авч ажилласан байж байгаа. Бүсийн онцлогоо эмчилгээний төвийн оны шилдэг эмч, хүүхдийн засгийн эмч Батхишиг